Лагчаар ган болдын ангараг нар арилж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав Mobicom за мөн e-school боловсролын нэгдсэн платформ хамтран арилж байгаа. Баярлалаа. За ингээд 7 хоног болгоны 5 гарагт үдийн ачир нэвтрүүлэг утсаар ярьж өөрийнхөө хөгжөлтэй түүхийг ярих хүмүүст боломж олгодог. За зарим хүмүүс нь бол үдийн ачир гэдэг Facebook групп руу пост бичдэг бол зарим хүмүүс нь за би бол бичихгүй бичиж чадахгүй байна эсвэл бичих цаа болдохгүй байна гэдэг хүмүүс. За өнөөдөр шууд эфир рүү залгаж хөгжөлтэй түүхээ ярьж өгнө. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод за тэгээд утсаар яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа олбсон чихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радио онтраагаад шууд утсаар яриарай. За эхний сонсогч 95 тэг 5 дугаартай сонсортой холбогдлоо. 95 тэг 5 тасарсан. За тэгээд шүүмжүүд ирдгээ та хоёрыг ингээд уншихаар гоё ядгаа. Тэгээд сонсохоор өстой шал уйдгартай маа 3 дахьыг алгасдаг болсон гэл те манай YouTube-ийнхан бичсэн байдаг. Тэгээд яг надад бол ингэ санагдчихж байгаа. Нэгдхийн уншдаг бол айгүй нөгөө нэг чанарчж байгаа. Яг гоё постууд орж ирээд те чанарчж байгаа санагддаг. Тэгээд бас дээрэс нь манай хойлооч одоо сонсож байгаа хүмүүстэй боломж олгоё гэдэг ааш нэг бичиж чадахгүй байгаа хүмүүстэй тийм маш олон хүмүүс ингээд гөөгүй би ер нь бол бичиж чадахгүй байна. Зүгээр ингээд хүмүүс хоорондоо хөгжилтэй юм зөндөө ярьдаг бичих гэхээр би бичиж чадахгүй байна гэдэг олон хүмүүс байгаа. Тэгээд сайн найруулж бичиж чадахгүй байна гэж байна. Зарим нь болохоор үгсгээ алдаанасаа болоод би хичээд байж гэж байна. За 86 78 дугаартай сонсортой холбогдлоо. 86 78. Эмжил радио байна. Байсан байна. За сайн байна уу. За үдийн ачаар нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. За одоо бүгд байна. За нэг өөртөө хөгжилтэй явах гэсэн. Ихтэй хамт 19 онд манай ихнэр увсынхээ. За би өөрөө болохоор яг гоотях. Тэгээд бид чинь малын гид чанахыг чинь 5 цулж одоо одоо юу гэдэг би Улаанбаатарын ихтэй нөгөө нэг хашлаг ярьчихдээ шүү дээ. За ургалдаа гэж ярьдаг хашлаг яриад ингээд хамаагаас үйдээд ингээд тэрийг ингээд зурсан энэ шалхан байхгүй. За тэгээ манай ихнэр болохоор бараа аймгийн оосэр тэгээ би нэг өдөр хэлэхгүй нөгөө чи нөгөө 5 цулын тэр нөгөө хашлаг үзсэн хосгонд л их дуртай байдаг байсан шүү дээ баг багтаа гэсэн чинь учиргүй энийг намайг шоолоо дунлаа. За тэгэл яагаад тэгж байгаа танаагаар тэгдэггүй юм уу гэж хэлдэг. Тэгэхээр танаагаар юу гэдэг ингээд тэгсэн чинь цагаан мах гэдэг юм байна л да бараа аймгийнхаар. За. Тэгэхээр би одоо наадах чи одоо яах юм бэ? Хоёлоо сүйдгөөгөө хослог гэдгүү нөгөөдг нь цагаан мах гэдэг хоёлоо бүр сүйдгөө талцаад. Тэгээд яхаа сүйдгөө юу яагаад нөгөөдг би тэгээ одоо ямар мэдх юм уу гэж явж байгаа юм уу гэж тэгээд нэг хөгжөлтэй ажгаар нэг хэлчихсэн юм бөө энэ юм байна. Цагаан гэдэг би одоо хайж ирээ. Танаа тэнд очиж шамбрын мэдгийг өгөөд байгаа юм уу гэдэг. Тэгээд нэг хоорондоо л тийм маац маягийн гэж байна. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За өдрийн сайхан гөрүүлээрэ. Гургалтай гэдэг цагаан мах гэж би одоо сонсож байна. Цагаан мах гэдэг нь бас дахиад арай өөр юм байдаг. Одоо яг нөгөө нэг одоо энэ чинь нөгөө нэг бүдүүн гизрүүн ингээд бид нар чинь ингээд гол мах тэгээд нөгөө нэг хүзээ тэгээд ингээд чихж байгаа штэ тий. Тэрнээс бас арай өөрөөр нөгөө нэг цус цутгадаг юм руу бас мах чихээд чансны цагаан мах гэж хэлдэг. Цагаан мах нь одоо нөгөө нэг гургалдаа буюу хошнооноос бас нэг арай өөр юм байдаг байхгүй юу. Гэтэ яг Баруун аймгийнхан бол одоо гургалдаагаал цагаан мах гэж хэлдэг юм байна л да. Бид хошног дэлгээд байдаг штэ. Бүр хошног чихнэ гэж ярьдаг. Тийм штэ. За дараагийн сонсогч 95 тэг 5 дугаартай сонсортой холбогдлоо. 95 тэг 5. Эмжил радио. За дараагийн сонсогч 95 тэг 5 дугаартай сонсортой холбогдлоо. 95 тэг 5. Тэнэ үү? За радиогоо унтраачих. За танаас сонсож байна. За сонсож байна. Тийм нэмэх 18 талтаа нэг юм ярьсан юм аа өөртөө тохиолдсон. За тэр үед одоо 2004 оны үед юм да одоо нөгөө таксинд явдаг байсан хгүй юу. Тэгээд тэр үед одоо нөгөө нэг бид нар чи одоо үе шиг угаалгын газар байсан хэрнээсээ нөгөө гол дээр очиж машин аваачдаг байсан шүү дээ. Тэгсэн. Тийм. Тэгээд нөгөө нэг шилбийн гүүрний доор очиод машинаа зогсоож байгаа
ингээ угааж идэг байхгүй юу? Аа. Чи хажууд нэг бас нэг ажиллахаа ихсэл Элентратай хүн ирээд машина угаадаг байхгүй юу? За. Тэр хүн нэг эмэгтэйтэй явж ирсэн. Тэснэ шууд эмэгтэй гарч ирэл нөгөө ПВ готрол шийдвэрч хийж тавьжаад гол эрдээс шүү дээ. Тэсний эртэн шууд нөгөө юугаа хувцас тайлаад шууд бандажтайгаа машинад норгоод угаад юм байна. Гол дотор тавьсаж байгаа. Тэгээ би тэгээ анзаараад хүү тэгэл өөрийнхөө машиныг угаагаад байж исэн чинь ингээс нэг харсан чинь тэр хүний нөгөө бандажны тэр нөгөө юу ингээд шүүр шанахыг тэр доотлыг хэсгэрээ бүр амар ингээд урагдсан. Сонгохоор нэг бор юм. Би бүр инээч гээд болтгоо тэгэхээр шууд машинаас хавантай чигээр асааж аваад өөр газар очиж баха инээжсэн. Та Excel Элентрагийн үеийн хүн гэхээр одоо хэд орчим настай юм бэ? Одоо бүр өөрөө тэрийгээ санаад ирээ. Та өөрөө хардсан болохоор. Би тэрийг бүр юу хаард тэр юм ингээд нэг бор юм. Заавал тэр бор юм нилээд яваа тэр. Юу чиргөө инээгээд машинаас гараад машина бүр амар 5-40 зогсчихсон аахгүй. Хөөс болсон. Тэгээд машинаас гараад яасан бэ? Энэхтэй яасан бэ? Зүгээр. За. За баярлаа. За холбогдсонд баярлаа. За тэр Excel өөрөө инээгээд тэгээ инээлгчдэг. харин тэгтээ за Excel Элентрагийн үед амар шууд гол дээр очиод машина угаадаг гэсэн орхгүй байсан. 2004 5 яг нэрээ тэгдэг байсан. Тийм тий. За манай Мина бичсэн байна. Тийштэй надаас ахуулаад бичих гэхээр санаа зовоод бас залхуу өрөөд идэв. Сонсгонч сайхан, уншиханч сайхан штэ гинэ. Тийм тий ярих хүмүүс зөндөө байна. Тэр чинь ер нь бичдэг төрлийн хүмүүс ер нь биш шүү дээ. Ярьдаг л төрлийн хүмүүс. За дараагийн сонсогч 80-77 та дугаартай сонсортой холбогдлоо. 80-77 Амжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Өвшөө явуулчлаараа үдээ ячаар шүү. За таныг сонсож байна. За би бүр 5 настай байх үеийнхаа нэг төөрснөө яри. За тухайд би нөгөө дүү гараагүй дөнгөж гараад итгэл сартай ээж эмнэлэгтэйсэн. Ааха. Тэгээд хар хөнгө учраас би аавгаа бичдэг гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө аав ажилдаа одоо хурал орсон үед байгууллагынхаа үйлчлэгчид намайг захиад үлдээгээд ингээд хуралдаа орчоод гарч ирээд намайг авдаг байсан. Тэгээд тухайд би яг коридороор димээс хэлхүүд чи явж байгаад аавын хоорог ингээд татсан чи чойжтой байхаар аав яг намайг мартаа явцсан байх гэж бодоод. Тэгээ би ингээд гэрээ мэднэ зүгтээдгээ би явж чадна гэж хэлээд ганцаараа гараа явцсан юм шиг байна. За. Тэгэл ерөөхдөө болоод гэрээхээ зүг яг явдаг автобусны буудлын дээр очиод нэг буруу автобусанд суугаад чаасаа. Тэгээ төмөр зам орцсон байгаа. Ааха. Тэгээд тухайд нэг эхнэр нөхөр хоёр хөдөөнөөс дөнгөж орж ирээд удаагүй хотод дөнгөж ирээд нэг байжсэн. Айл байжсэн нэг хоёр хүн байн эргэж хараад энэ хүүхэд яагаад ганцаараа явсан нэгэл эргэж хараад исэн гэсэн. Тэгээ яг тэр хоёр хүн буу болсон чинь хамаанаас нь цусгараад уйлсан гэсэн. За. Тэнгүүд дагууч буугаад нийт гин хааны дүү ээж аав нь юу хийдгүүс чи ээж богонор явдаг гэж хэлсэн. Ээж тэр үед нөгөө оюутан байсан болохоор богонор ээгүй явдаг байхгүй. За. Иш чаа нэг ээж богоны үйлчлэгч хийдгийм нэгээд бодсон гэж байна. Болохоор хурц суудаг гэж хэлсэн гэж байна. За. Тэгэхээр нэг аав нэг согтуу юм ингээд ажил төрлөختэй гэж бодлоо арай хурц суудаг гэж хэлсэн. Арх мэх хуугаад алга болцдог нөхөр ингэж бодсон гэж байна. За. Тэгээд энэ болохоор тухайд нөгөө айгүй хүүтэй охин хүүхдгүй айлсан гэж байна. Тэгээд айгүй хүүхдээ аваа явчих гэсэн гэж байна. Яана за.
бүр гоостай хоёр хүн байсан. Ямар амар хэрэг вэ за. Тэгсэн нөхөн чи одоо юу яриад байгаа. Ийм алга болсон хөтөч чи хөтөө авч явна гэж яриад чүгээ. Хайлаа маргааш нь явах гэсэн хөтөрүүгээ. Тэгсэн чи явчаа хөөж явахгүй бол хөөх юм байна аваа явчих гэж биснэр нь бүр гоогоос болохгүй гэсэн. Яна таны тэг гой болтой аваа явуулсан бол одоо яана. Тэгэл төмөр цааны цайдагийн одоо ийм хүүхд олдлоо гэж бүртгүүлчихээс тэр байгаа айлда дагуулад орсон гэж. Би тэг одоо нөгөө төөрснөөч мэдхгүй. Айлынх нь хүүхдээ ингээд тоглож ирэл наано цаануу гэж бүр нэг хонсон гэж байгаа тэр айлда. Бүр яана. Яна танаа гэрийнхэн болцоо цаан чинь бөө юм болж байгаа штэ. Тий бүр нэрээ хүүхдээ алга болгочлоо гэж ганцхан төмөр цайдагийн газраас асуугаагүй гэж таасан шүү. Бусад бүх дүүргийн цагдаагаас асууцаа. Асуусан. Тэгээд шүнжэнгээ ингээд нойр нүрхгүйс та хаана яаж яваад гэж байжсэн чи өглөө гинт одоо 6 өрөг бол нэрээ нэг газар руу яаж үзээгүй мэн яасан чинь тийм хөхөд олцсон гэж хаягийн дооч гисэн гэж. За. Тэгээд аавста уухантас гүйж очивол хаасан чи юу ч болоогүй. Айлынх нь нүхтэй чихэр хуваагаад ичсэн тоглолцсон сууж гэсэн. Тэгээд унтахтаа одоо би тухайн үед нөгөө дүүтэй болоод удааг байсан болохоор айгүй хийж байгаа мим гэдэгсэн байхгүй. Тэр ихчээ мим гэж унтсан гэж байна. За. Тэгээд нөхөр нь орж ирэнгүүт танаа өгтөж манай хүн аавч юмгаа автлаа гэдэг. Та харин яаж яцэг наашаа ярих чи харин тийгээд тэгээс утас ширмэс ингээд одоо нөгөө юу гэдэг холбоорж болох хэмээн аваад тэгээс яасан тэгээд чи тухайд олдог бол одоо ингээд гооштай сайчин эмэгтэй болох байлаа гэдэг аваад ярьж ирсэн. Намайг том болсон. Тэгээд тэр хоёр хүнтэйгээ холбоотой байдаг байсан уу те ер нь? Ер нь бол холбоотой байдаг байсан. Тэгээд ирээдүйн уртл яаж байгаас тэгээд нөхөр нь нэг хүнд өвчин тусаад өнгөрсөн. Тэгээд ер нь тэрнээс хойш сураг алтарсан тийм нэг гоолтой хоёр аюул сайн үнтэй таарсан. Тэгээд аав нөхнөөс та яг алтгаа төглөө гэдэг. Бөө юм болчихсон. Тэгээд ээжд айгаад хэлж чадаагүй. Орцоо байна хэлсэн гэсэн. За. За холбогцонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Яа, ямар гой болтой аваа явуулсан бол одоо яа. Гэхдээ мэдгэтэн л те. Тэр чи хотоос те хүүхд аваад ирсэн байна. Тэ хиний ямар хүүхдийн гэдгийг асуу шалгаж авал тэгэл мэдгэтгэл байх та. Би бас нэг нэгдүгээр анги мангад байхдаа нэг аав нөгөө манай сургуулийн захирал байсан. Тэгээ бид тээр ингээд сургуулиас хамт гараад ингээд явж исэн чинь аав сургуулийн ашин дотор нэг хүнтэй уулзаад амар удаан юм яриадсан байхгүй юу. Тэгэл би ингээд гүйж агаал аавар ингээд харахаар зогсчихл байна. Тэгэл тэгэж ингээд явсараад манай сургуулиас гэр хүртэл зааж агаараа 1 2 3 зам ингэж гарч хардаг байхгүй юу. Тэгээ би дотроо бис амар лаг том болцсон юм болсон. Гэртээ хараад хүрээд ирлээ. Тэгээ ингээд гүйж явсаар бол аав ардаас ирж байгаа гэж би бодоол. Тэгэл би төрүүлээл зүгээр урд нь гараад аав намайг одоо гэрээ мэддэг болсон байна гэх бах гэж мэж бодоол. Тэгэл явсараад гэртээ ирсэн чинь аав тэрүүгээр намайг хайгаад бөө юм болоод юу нөгөө магтуулах хэвээр алуусан шүү дээ. Манай хамгийн баг дүү ихчтэйгээ ойрхон өссөн байхгүй ихчийн өсгсөн гэсэн чи сахар чи ээж манай ээж цэцэрлэгийн мөгш өөрөө мдээгүй нийлээд хүүхдүүдэд унтуулчаад нөгөө чи цаймаа авгаа юм ярьж ирсэн манай дүү тэркота ихтэй хүүхэд 3-тай гэл 4 тэгээд сургууль цэцэрлэгээ зэрэгцээ өс чинь гараад уйлж явж агаад нэг анги ороод татаад орсон чинь их чинь хамгийн урд сууж анаа гэдэг уйлж чадаад тэгээд их чинь өөрөө хичээд эмхтэй амар хичээд уйлаа дүүгээ чирж аваад ээж дээр очиж уйлаа ээжийг загнаад Йоо. Жангийнх нь чи төрцсөн юм гэсэн. За одоо өнөөдөр 12 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав Mobicom хамтран ажиллаж байгаа. За Mobicom гэдэг аппликейшн байгаа. Та тэндээс ингээд нэгж мэгж авдаг шүү дээ. Тэгээд тэрийг бол Mobicom уцтай хүмүүс бүгд татаад авсан баг. Тэр аппликейшн руугаа орохоор ингээд өдөр болгон сэгсрэх нэг ирэх танд үнгүй бэлгэлж яалаа. Тэгээд тэрэн дээр нь дараа нэг уцаас хөдөлгөн шүү, сэгсрэн шүү. Өчигдөр чи нөгөө нэг сэгсэрсэн чинь та маргааш дахиад нэг сэгсэрнэ гэсэн шүү дээ. Зүүндээ бол хүмүүс сэгсрээд юм гарахгүй байна гэж уурлаад байдаг шүү дээ.
За бид нэр Mobicom-ийн зүгээс хэрэглэгчтэй өдөр бүр нэг удаа үнэгүй сэгсрэх хэрэг бэлгэлж байгаа хിവэрээ байгаа шүү. Шинэ жилийн үеэр бол зөндөө бас их сэгсрүүлсэн шүү дээ, тий. Тэгээ магадгүй та өнөөдөр сэгсрлээ гэхэд сэгсрээд юм гарахгүй байлаа гэхэд маргааш бэлэг гараад ирэх юм билүү, тий. Тэгээ дээрэс нь өнөөдрийнхөө эрхийг та сэгсрэхгүй алдчих юм бол өнөөдрийн чи эрх тэгээд устчихна гэсэн үг хайран байгаа сте, тий. Тэгээ практикгүй юм бол яг өдөр өдөртөө юм байлээ. Тэр өдөр болго ямар ч нэг сэгсрэх эрх бол өгöd байгаа шүү. Яг үнэн. Тэгэхээр өдөр тутмынхаа хэрэглээ болох нэгж, дата авах, багцаа ахиулах, за шинэ дугаар авах бүрд сэгсрэх эрхээ нэмж маш олон бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Тэгээд та яг одоо Mobicom app-ийнхаа сэгсрээд ав баннер дээр нь дараад сэгсрээд өнөөдрийнхөө бэлгийг аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав Mobicom хамтрайлаж байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоод үдээ ачаар нэвтрүүлэгтээ хөгжилтэй түүхөө хуваалцаарай. За арь ирaan өссөн байна. Юм бичих хэвээр айгүй хэцүү шттэ. Би ямар нэгэн бичгээр утас дундуур нь зүсэж орж ирээд миний алдааг зөвч заст юм уу, бурууч заст юм уу, баахан засаад утгыг алдагдуулаад байдаг юм. Тэгээд ер нь монголчуудын нийтлэг зам бол тийм ер нь нэг тийм бичдэггүй төрлийн хүмүүс шүү дээ. За дараагийн сонсогч 8011-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо 8011. Энд бол радио. Сайн байна уу өдрийн минь. За өдрийн минь. За үдээ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Саний ихтэй би дүнгийн радиога машиндаа ороод саний ихтэй яриаг сонсоод инээд хүрээд танайтай холбогдчихлоо. За би баг багтаа их алга болдог төрлийн хүүхдээс юм хэлээ л дээ. За алдчих гэдэг. алдчих маш шиг. Маш шиг нөхөр аваад алдчих гэдэг. Нөө манай ээж тухайн үед нөгөө 80-аад оны сүүлээр чинь гэртээ төрхийг айгүйх нөгөө бохор гэж үздэг. Тэгэлгүй яах вэ? Манай ээж нөгөө их амархан төрдөг хүн байж л дээ. Тэгээ гэртээ төрсөн. Тэгээд имлэг татсан чинь хүүхдийн тусгаар алдчих юм байна. За тэгээд нэг удаа ингээл хүүхдүүд ингээд 2 цаг тутам тавьчих хүүхдэг. Тэгээсэн чинь арай өөр хүүхэд хүрээд ирчих шиг болсон гэсэн ээжэд. За. Тэгээд ээж гайхал энэ одоо манай хүүхэд биш л юм шиг байх ингээд нөгөө хүүхдээ хөхүүлчихэд. Тэгээд тэрээжсэн чинь цэвлэгч хүүхдүүд нь авах гал ирж л дээ. Тэгээд цэвлэгчд энэ манай хүүхэд биш юм шиг байх гэсэн чинь гэртээ төрчөө заваа амтан чи юу яриад байгаа нь танаа хүүхдээс өөр юу эдий. Бүх хүүхдүүд ийм адилхан улаан байдсан шүү тэгэл. Ээж цагийнч тэгэл ээж гайхчаал заа гэл тэгээ 2 дахь удаа ахиад нөгөө хүүхд нь хүрээд ирсэн гэсэн. За. Тэгээд манай ээж хөхүүлжсэн энэ нэг л миний хүүхэд биш юм шиг байх ингээд зүн соёнгороо. Тэгээд тэрсэн коридор талхаа явжсэн чинь бас нэг хаанхын чиглэлээр бүр хөдөөний нэг их яалтчгүй намайг тэрсэн сууж исэн гэсэн. За. Тэгээд манай ээж энэ манай хүүхэд юм шиг байх юм гэсэн чинь үгүй энэ манай хүүхэд юу гэж би энэ царай мотоо хүүхэдтэй байх юм л гэж юм. Тэгээд ээж гайхаад ямар сони юм бэ энэ миний хүүхэд юм шиг байх юм гэдээжсэн чинь нөгөө нэг тэгж ярих юм бол энэ хуурайлах юуг нь хар манай хүүхэд энэ дээр тэмдэгтэй гэж хуурайлсан чинь нөгөө хүүхэд нь би тэмдэггүй гэдэг байгаа ч тийм. Тэгээ ээжийн тэрчээсээ хүүхдийг задлсан чинь нөгөөх нь тэмдэгтэй хараад тэгэж нэг намайг олж авсан гэсэн. Яг солигдчихжсэн байна шүү дээ тий. Тий солигдчихжсэн нэгдүгээр төрөхөд. За тэгсэн чинь 2 дахь удаагийн асуудал нь манайха тухайн үед нөгөө тамилгоогоор хөдөө орон нутг руу явж таарад. За гой сүмбэр аймаг руу явж иртээ. Тэгсэн чинь хажуудлынх нь яг нэг дан байранд ордог тэгээ 2 тал байлтай. Тэгээд нөгөө ажилтаа учраас гэртээ орчих 2 цаг тутамд бас орж хоолж моолдол хийсэн юм шиг байгаа. Би тэгээд тэр үед нь ганцаараа. Тэгээдсэн чинь нэг өдөр нөгөө аль тавтайл ажлынх нь гүйж орж хоололдог. Тэгсэн чинь 10 даа танаа хүүхэд чинь гэртээ байдгүй гэл ороод ирж л дээ. За. Тэгээ аав гайхаад юу ярьж байгаа хайцгийн тэр чи одоо гэртээ байхгүй гэл ажил нь ойрхон гүгээд ороод ирсэн чинь байхгүй. Тэгсэн чинь хажуудлынх нь казакал учиргүй нүүх гэл юмнуудаа хурааж исэн гэсэн. За. Тэгэл нөө 69 юмнуудаа чихэл тэгэл юу яасан чинь бүр намайг багажиндаа нууцсан байсан гэсэн шүү. Бүр машинаа багаж. Ямар амар юм бэ? Баг хулгайлж байгаа юм уу? Хүү тэгээ яаж багажийг онгойлгож чамааг олсон юм? Тэгээд нөгөө битүү машинд чинь нөгөө халуун зун хүүхэд чинь жоохон уйлгнэ шүү дээ. Тэгээд мэдсэн гэж байгаа байхгүй юу?
Йоо ямар амар юм бэ те. Наадах чинь үдээ ачир биш амар цагдаа гэрмээр юм. Ямар амар хэрэг вэ? Үгүй тэгээд тэр айл нөгөө нэг хүүхдгүү айлсан юм шиг байгаа. За. Аха. Тэгэхгүй байлаа гэдэг айлын хүүхд болгоод. Тий. Бага байхдаа би айгүй идүүтэй хүүхдээсэн юм лээ. Харсан хүн болгоно ерөөсөө яасан хөөрх юм бэ хүүхэлтэй шиг гэд. Тэгээд тэр чойрт байж хахад бас нөгөө нэг чойрын нэг шорон байдаг байсан юм уу да. За. Тэгээдсэн тэр шоронгийн нэг орос одоо хоригдол. Бүр ингээд нэг хүүхэд шиг намайг бүр ингээд юу хайрладаг, байнга ирж юу яадаг. Тэгээд тэр хүн маань суллагдаад нутаг буцаад намайг 11 настай болтол ерөөсөө бүх хувцас тоглоом бүх юм маань орсоор явуулж ирсэн. За. Тэгвэл үнэхээр хүүхэлдэй шиг л хүүхэд байсан юм байна л та. Хулгайлах магадлалтай өндөртэй. Бараг Орос руу ч явах шахсан юм байна. Тэгээд манай тэр одоо үгүй ингээд ээж маань байхгүй л дээ бурхан болсон. Ээж маань тэгээд нөө ярьдаг байсан ингэж. Тэгэл охиноо алдчих гал сүүлдээ ерөөсөө ингэж болохгүй маань хот руугаа буцъя гэд буцаад. Тэгсэн чинь хажуудлын маань айлын бас хүүхэд төрүүлдэггүй нэг ихч хүүхдээ өгчөөч гэд. Тэгэл манай авч ярьдаг байсан ш. Их сонин тэгээд хүн даллаа өөрийгөө хулгайлуулчих гэдэг их алдвал хүүхэд байсан шүү чигээд. Хүй чи хүүхэлтэй мөн үү? Яг нөгөө сонсооч. Үгүй. Үгүй манай тас нөгөө хүүхэлтэй гэдэг нэртэй сонсогч байдаг байхгүй юу? Тэгээд би сая бодлоо штэ ёо. Хүүхэлтэй шиг гэхээр хүүхэлтэй байна. Яа баярлаа. Бурхан минь. Одоо тэгээд алдагдах нь гайг байгаа. Одоо тэгээ ямар ч байсан алдагдаагүй. За. За холбогдсон баярлаа. За баярлаа. Йоо. Ямар амар юм бэ те? Тэр кацак айлмал тэр үе хүмүүс ч гэж хүмүүс тийм амар тайван тий. Харин тий. Боож өгөхгүй шүү дээ. Хүй тэгтээ юу яад нь штэ. Одоо ингээд намайг дөрөхөд манай тасагт чинь нэг 5 маавн ээж ингээд хөвтөж байгаа штэ. Тэгэхэд 0 орчоод бид нар чи чаас ингээл ойл мотлтой ингээл хан ман түшээл ингээд чаас ингээд пацгнаал пицгнээл ингээл юм явна штэ. Тэгээд ингээд амар удаан 0 өрөө хоёрын хооронд ойрхон зайтай мөртлөөл амар удаан явна. Тэг ингээд явах хооронд хүүхдүүд уйлахад би л авдаг охиныхоо уйлахыг сонсоод энэ манай хүүхд уйлж ийн гэж сонсоод таньдаг байсан штэ. Тэр нэг тийм их хүрийн холбоо гэж нэг юм байдсан юм шиг байна. Ямар ч байсан. Мягүрийн саруул эрдэнэ нийтлэл айгу гоё битсэн биз дээ. Амар олон хүүхдүүд ингээд гадаа тоглож байгаа штэ. Толоо мэдлгүй тэр айлууд нь ингээ балконоо нийцэн. Тэгэхэд л тэр олон хүүхдүүд ээжгээл орилгоо тий. Өөр хүүхдийг тань. Тий яг ингээл ээж ус ууя гээл тэгэхэд л ээж гараад ирдэг. Ямар ч нэр байхгүй тий. Тэгэхэд тэр олон хүүхдийн дуунаас ээж гэхэд л ээж нь таниад гараад ирдэг. Гэтэ амин бас нэг онго байдаг шүү дээ. Ээж гэсэн чинь ингээд цонхон дээр ингээд баахан цонхон дээр ээж нар гарчсан чинь биш ээ 3 давхар ээж гэсэн. За Улаанбаатар хотод 12 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байгаа. За ер нь бол сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулаад за хялбар хэрэглээ бүх ийм технологийн дэвшилтэд шийдлэр дамжуулаад багш эцэг эхчүүд сурагчдыг холбох ийм гүүр болсон ийм цогц систем байгаа e-school гэдэг нь. Тий тэгэхээр ер нь бол ингээнээр хэлвэл та ер нь нэг тийм энэ аппликейшнээр дамжуулаад сургуультайгаа эцэг эхтэйгээ багштайгаа харьцаад байна л гэсэн үг. Тэгэхээр ч одоо юу яана гэсэн л үг юм байна штэ. Нэг ийм 3 систем байгаа юм байна тийм үү энэ аппликейшн дээр нь ер нь энгийнээр хэлэх юм бол сургуулийн удирдлага багш эцэг гэх сурагчдын тус бүрийн хэрэгцээ шаардлаганд тохирох юм аппликейшнуудтай гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр чи эн чинь нэгдсэн платформ гэхлээр энэ дотор нэг ийм аппликейшнууд байгаад байна тийм үү. За тэгэхээр одоо бид нар нэг ийм эцэг гих сургууль за тэгээд дээрэс нь ингээд сурагч ингээд гурвалсан гэрээ байгуулна гэдэг нэг юм гэрээ мэрээ байгуулдаг штеп. Энэ бүх оролцоонуудыг хангасан л аппликейшнууд байгаа гэж би ойлгосон. За тэгэхээр аппликейшнууд дээр дараах мэдээлэлүүд харагддаг гэсэн үг юм байна. Сургуулийн үйл ажиллагаанд тохирох 3 системтэй боловсролын салбар технологийн шийдлээр дамжуулан нэлээд олон өөрчлөлт боломжуудыг авчирч байгаа ийм платформ гэж ойлгоод байгаа штеп. Тийм тэгэхээр ингэж одоо чинь e-parent гэж байгаа хгүй e-parent гэдэг ийм аппликейшн байгаа. За эцэг эхчүүдэд дамжуулаад. Энэ бол хүүхдийнхээ өдөр тутмын мэдээллийг одоо ямар хоол идсэн сургуультай очсон уу, дүнгийн мэдээлэл нь ямар байгаа вэ гэдэг талаар эцэг эхчүүд аавна e-parent. За e-teacher гэдэг ап нь болохоор
За багш нар эрсцийн бүртгэлээ аавна, хүүхдийнхээ дүнг мэдээлэлээ оруулна, сурагчдаа даалгавар тэрүүгээрээ дамжуулаад өгчин. Тэгээд эцэг эхчүүд нь e-teacher-ээс багштайгаа харьцчихна. Тэгээд гурав дахь нь болохоор e-student гэдэг юм. Энэ болохоор яг сурагчид өөртөө зориулсан өнөөдрийн хичээлийн хуваар за шалгалт хийзээв, ямар дүн ав, өнөөдөр хоолны цэс яасан, автобусны байршил, сургуулийнхын автобустай бол хаана явж байгааг харна. Зөв. Окей. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7773 7000 буюу 7773 70 гэдэг утаснаас аваарай. Тэгээд e-school цэгийн гэдээс ороход веб руу орох боломжтой, веб хаяг руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 9955 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9955. Амжилт радио. За дараагийн сонсогч 9955 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Өдрийн зүргээ. За өдрийн мэнд. За өдөөчөр нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. Энэ түрүүний 7 хоногт болсон нэг хөгжилтэй гэх юм уу ярья. За. Нөгөө яана дээр нөгөө нохоо сургангээд нэг юу авсан шүү дээ. За. Тэгсэн чинь тэрийг манай нэг хоороо их сонсчод. За. Чи нэр Баянбуртын тэрүүгээр явах уу гэх тэгчих. За. Тэгэхээр нөгөө яах цаг ингээд. Хөөрхөн нөгөө номын цэцэг гээд нэг фэний хөтлөгчээ тэгээд тэр нэг жижиг нохоогоор хулгай хэлгэнэ гэдэг бүр болохгүй энэ сүнхийг аваач өгч гэдэг. Тэр нь ямар зүг юм. Нөгөө жижиг нөгөө аяган нохоо. Аяган нохоогоор хулгай хэлгэнэ гэдэг нэг номын цэцэг тэгдэж. Тэгээд тэр нохоон тэр туслах зүнх юм шиг байна. За баярлалаа. Манай нэвтрүүлгийг яагаад ингээд бас зарим хүмүүс маац гэдэг утгаар нь ойлгохгүй яг шууд утгаар нь ойлгож хүлээж авдаг хүмүүс байна тий. Байна шүү дээ. Байгаа болол ингээд YouTube дээр хүмүүс ингээд ойлгохгүй уурлаад байгаа шүү дээ тий. Одоо номингоо дандаа ингээд эдгээр барьж иддэг тий доош нь хийдэг л. Тэр нөгөө маазрах гад одоо ер нь найзууд хоорондоо маазрах нэг явуулдаг шүү дээ. Нэгнийгээ явуулаад цаашлуулаад тий. Тэрийг ер нь ойлгохгүй хүмүүс байна. Ойлгохгүй учраас номын цэцгийг өмөрөөл юм бичиж иддэг хүмүүс. Тэр ойлгох мэдрэхгүй шүү дээ. Өчигдөр нөгөө нэг мөнгө зээлүүлнэ гэдэг гүлгнүүдийг яах вэ? Пост оруулахаар 100 комментний бараг 50 тэднэр зохиж явах юм. Миний блог дүүрлээ гэд пост оруулсч бүр чин сэтгэлээсээ заяа. Наадах чинь лөвөр гэж бичсэн. Маш олон хүн байлээ шүү дээ. А би тэр лөвөрийг мэдэхгүй л дээ. Тэгээ би нэг хүн бүр хөөх тийм үү би мэдээгүй шүү дээ. Та ямар ухаантай хүн бэ? Яаж лөвөр гэдгийг мэдвэ гэж бичлээ. Өвчнөө мөнгө зээлүүлсэн шүү дээ. Би тэг мөнгө зээлүүлээ л байгаа шүү дээ. Йоо. За дараагийн сонсогч 9935 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9935. Амжилт радио. Бано. Өдрийн мэнд. За өдөөчөр нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. Би нэг оюутан байхдаа авсан юм айл. За. Нөө нэг Эрдэнэт рүү явах гад тэгээд автобус вокзал руу явж исэн чинь яг миний уртлын нэг эмэгтэй хүнээс ингээд Кремонаас ингээд нэг хулгайч ингээд яг будхан мөнгө нэг авч ирсэн байхгүй. За. Тэгсэн чинь би яг тэрийг ингээд дүүдгийн хаанд явж байгаа тэр хулгайчийг ингээд бариад авсан явна. Тэгсэн чинь битэрийг маргалж байгаа хооронд нөгөө нэг хулгай хийлгэсэн хүн яваад өгсөн. За, хулгай хийлгэснээч мэдээгүй юм уу? Мэдээгүй яваад. За. Тэгээ 10 битэр алтан битэр нэг байстад үзсэн. Манай дүүжи ууслыг мэдээгүй байж байгаа. Дивгийн төлөв хүнтэй байсан гэж бодсон шүү. Тэгсэн чинь хоёулаа үлдсэн чинь нөгөөдөг чинь намаа юу руу атосны нөгөө нэг буудлын артал руу чирж орно гэдэг. Тэгсэн чинь хүмүүс тэнчнээс хүүхэд бойл гэл. Тэгсэн чинь нөгөө Кремонаас бүх мөнгө шидчээ үлдчихдэг байхгүй. Яваад өгсөн. За. Тэгсэн чинь би өөрөө сонирн байдал ороод нөгөө мөнгөө гадраас түүж аваад. Өөр инч мөнгө юм шиг үг өөч юм шиг. Тэгээ яг хулгайчийн өөрөө дээрэлсэн байна. Тэгээ босоод нөгөө эмтэйг нь хайгаад олох гэж бүр байхгүй яваад өгсөн. Тэгээд ундаахан таасан бахтаа. За. Ямар ч шударгаар олж авсан. Тийм байна. Нэстэ мундаг залуу байна. Тэр хүмүүс нэг амар тойрч зогсоод хамгаалж байгаа бас амар чирээд бүр аавж орох гэдэг юм чаа. Би байсан бол тэр хүнийг хулгайч чамааг бол хулгайчийг барьдаг дээрэмч юм бэ л гэж ойлгосон байх. Хулгайч шууд дээрэмдэд. Манайч нөө бас нөө хөгжөлтэй түүхэд нөө анимашн болгоод байгаа шүү дээ. Тэр чинь нөө багш нь байхгүй өөрөө. За. Нөгөө нэг сайн скул уу?
Тэ дизайн скул. Оо ямар хөөрхөн ямар танай хүүхдүүд өстой мундаг шүү. За баярлалаа. За. За холбогдсонд баярлаа. Эрдэнтээс холбогдож байгаа юм байна шүү дээ, тий? Тийм байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэр дизайн скул Эрдэнэт сургууль Тийм шүү дээ. Оо, анзаараагүй шүү дээ. За наран цэцэг магсрагч хэлсэн байна. Ээж хүний мэдрэмж гэж байдгаа. Манай хоёроос гадаанаас орилох, уйлахад яг л миний хүүхдүүд мөн байдаг та. Одоо ч бас зүн сувгаар мэдэрдэг гинэ. Гэсэн чи бэлтрүүлж амилгүй л ягч. Манай дунд охин 4 настайдаа гадаад болж байгаа л ундрал ээжээ гэж дууддаг гэж үлээ. Яад намайг нэрээр дуудаад байгаа ингэж асуухаар ээж гэж орилохоор олон ээж нар балкон дээр гарч ирээд байна гэж. За дараагийн сонсогч 9572-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9572. Амжилт радио. Байна. За байна өдрийн мэнд. За үдээчээр нэвтрүүлж холбогдлоо таныг сонсож байна. За баярлалаа өдрийн мэндэ хоёроо. За баярлалаа. Би нэг хөвгчлөлтөд үг ярих гэдэг. Ааха. Би нэг хөдөө найзтайгаа ажиллаар явсан байхгүй юу? За. Тэгээ хөдөө суманд очиод тэгээд бас нэг найзтай очиж байгаа. Найзтайгаа цуг. За. Тэгээд ороод тэндээ хонжсэн чинь манай найзын эхнэр нь тэндээ сумандаа нөгөө цаг урч хийдэг байхгүй юу? Тэгээ ороо бас л мэдээд яана гэлөө тэгэл явсан. За. Тэгээ шүн сайхан унтчихс чинь манай найзын эхнэр орж ирсэн. Хөөе нөхрөө дуудаад хөөе босоороо нөгөө цагдаа чинь гол гудамжинд шалтан явж ийн гэлдэг юм. За. Тэгээд тэр цагдааг би таньдаг байхгүй. Аха. Бүр инээд хөрөд гэдэг хөтлөөд бүр дахиж очимоор санагдаад яваач чинь цагдаа. Носон малгай дараа өмсөн тэр чинь 100. Носон малгай дараа өмсөн. Хороонтой тэгээ нөгөө улаан модоо барьцсан. Гудамжинд явж ид энэ одоо согтун болоо гэд. Тэгээ гайхаад очиж хажууд нь очиод тэгээд зургийг аваад тэгээ нөгөөдхийг хөөе гэ нэрээр нь дооцчих. Нилээ байж харснаа. Яасан биш таа намайг. За. Чи юу хийж байгаа гэдэг чинь хүч би юу хийж байгаа юм бэ чинь гар зүүтэлцэн явж ич. Яана ямар хэрэг вэ тий? Амар зүүтэлэг байхгүй юу манай тэр цагдаа. Тэгээд годомжинд шүн нүцгэн. Тэгээд нэг носон малгай дараа өмс улаан модоо барьцсан хороом өмс. Лаг явж байна. Тэгээд би зургийг. За. Тэгээд би зургийг авсан. Эсвэл нөгөөдгийг за нэг машин дэрэгч бензинг боллоо доо гэж хуцаад тэгэл нат руу уурлаа. Энд ч бас аваа өнтэй зураг шүү. Зайлвал. Тэгээд тэр чинь ихнийх нь дараагийнх нь өвөл тэр нөгөө суманд очдөг байхгүй. Манай найз тэнд нэг барилгын ажил аваа. Тэгээ би нөгөө ажилтанд тусалдаг тэгээ очдөг байсан байхгүй. За. Тэгээд өвөл очлоо. Өвөл очоод тэгээд машинаас олсон байсан би. Тэр чинь нөгөөх маань догч гинөө. Намайг танихгүй. Тэгээд хажууд нь очиж зогсоо цонхоо онгоцохгүйсэн чинь нөгөө модороо цонх тохиж чинь. За. Тэгэхээр би утсан дээрх нөгөө зураг гаргачаад. Цонхоо голгоод нөгөө зургийг харуулсан чинь нөгөөдөг чинь онгоолгож таанаад. Хаа онгоолгож таанаад гэж одоо би утсан чинь хоохон наа зургийг чинь ноостон. Тэгээд устгасан уу ер нь? Тэгээд нэлээд болж устгасан. Тэгээд тэр нөхрийн 3 дахь нь бас нэг сайхан зүүдэлсэн. За. Тэгээд тэр үйл яг тэр үеэр очичоод тэгээ нөгөө нэг зураг мургийг устгацсан байсан юм а хөрхий. Тэгээд тамлаад явах уу. Тэгээд бас л нөгөөд нэг найзтай очиод манай хэд ч ууж идэл. Тэгэл хонцоох гол ууж идэл ер нь зарим нь согтоол тэгэл хонцоох гоо байжсэн чинь нэгнийх нь гидсэн амир өвдлөө гэд. Имлэг явъя гэд. Тэгээд шүүн цаг харсан чи 2 болж идэв. За энд чи таньж мэдэх хүн байхгүй. Нөгөө мө цагдаа руугаа ярьдаг байгаа даа гэл. Тэгээ нөгөөх рүү залгасан уцаа автгүй. Тэгэхээр дахиад очлоо. За. Нөгөөдгөн дээр цагдаа дээр яваач чи манайх өрөөндөө байдгүй орон засаатай. За энэ дуудлага модлагтаа гараа авчичтэй гэд. Тэгээ уц руу залгасан чи уц нь өрөөндөө байна. Тэгээд ерөөсөө нөгөөх өрөөндөө байдгүй. Тэгээд гараад машиндаа суучсан чи тэр цагдаагийн байрных нь хашааны үүдэн дээр нэг юм сууж байна. Тэгээд
ухарж ягаад машиныхаа гэрлэг тусгай харсаж манай хүн гараа кармандаа хийж сандал дээр суугаагаар унтчихийдэг нас. Йоо, яар амар зүудэлт юм бэ те. Угаасаа багтаад гэж амар зүудэлт өгсөн гэсэн. Шүн мөн гараа авчдаг гэсэн гэж л. Йоо. За. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Амжилт баяраа. За амжилт. Йоо, яар амар юм бэ те. Зүудэлдэг хүмүүс чинь хүмүүс бүр илгэн татаад баса. Та яа нэг юм шалдан тэр нэг юм малгайтай доогоороо хоромтой та нар төсөөлдөг чи цагтаа гэдэг. Яа зүйлдээ зэг зайл аюу хэцүү болох шүү дээ. Санаа тааш тэгсэн биш одоо тий. Ууж тэнэгч яваад хэцүү болж яах вэ? За сүүлийн сонсогч 8885 та дугаартай сонсогчтой холбогдлоо 8885. Angel Radio. Бано? Баан самано. За самано. За өдөө ачаар нэвтрүүлэг холбогдлоо таныг сонсож байна. Энэ Америк катурнаас холбогдохгүй өөрөө бодож байх юм жишээр бодоо. За. Манайх нөө багнаас байхгүй наа багт. За. Суртаараа 6-аас настай байсан. Тэгээ хүүхдүүдтэй гадаад тоглож байгаа. Яг хүүхдүүдтэй гизүүдэд баасгүй та. За. Тэгээд наа нэг найзгүй манайх орчихоо гэдэг. Тэдний болохоор 2 давхарт гээ. Манайх бүр дээр 8 давхарт. Тэгээд зүгээр гэрлөөгөө орно гэсэн гэрлөөгөө ороод гүүгээд 8 давхарлуу гүйж явах замдаа лаалцсан шүү. За. Тэгээд хаалганы үтсэн чинь аав ичээр гэрт амралтын өдрөөс хоёулаа гэртээ байж байгаа. Хаагаад байдгүй. Мэдээд уйлаад дооцсон ч уйлаад хаалганы. За. Тэр аав хонгоол гэж байна. Аав хонгоол. Таамна хаалгаар донгоолохгүйсэн бэ өмдөө очлааштай гэж орчих. За. Чи аав юу нөө хаанаас юу суурчаа юу нөө намаа гэлсэн чинь ээж цаанаас. Чи юу хүүхд найдгаа хүүхд өмдөндөө очоод оож иж байгаа чи яг наашэр гээ. Тэгээд нэг аав загнах гайхагч нэг юм болоод өнгөрсөн шиг ба. Тэгээд би одоо нэг телевизэд эфирийн авиралт гэдэг байхгүй юу? За. Тэгээд яг нэг шууд эфир дөнгөж ороод чимаа нэрсэн хөтлөгчтэй ингээд сууж зочин ингээд харсан чинь нэг л биш ээ нэг ингээд доороо ингээд яавнаар тэгээд ингээд ярьж байгаа юм болохоор хүлэн чи хараад нэг яна эфир эхэлсэн шууд юм уу? Шууд эфир явж байгаа. Яна за. Эфир явж байгаа. Тэгсэн чинь нөгөө зочин бүр ингээд нэг хүлэн чи хараад хүлэнсээ байн ингээд цаанал дээр ингээд сууж чаддгүй ингээд яавнаар ингээд янз бүр болоод тэр хөтлөгчрүүгээ Ташна анзаардаа гэдэг манай хөтлөгч гараагаар ингээд нэг породж байна. Тэгэхээр шууд реклам өгөөл зочныгоо яасан бэ гэж асууж нөгөө зочин хөтлөгчтэй хэлдэггүй реклам өгсөн зочноо асуу гэсэн чинь нөгөө хөтлөгч маань яасан бэ та зүгээр үг гэсэн нөгөө зочин ёо таны найруулагч ямар тэнийг хүн баахад ташингаас реклам өгөхгүй гэж басаг үгүй яа. Ямар тэгээд яг тэрийг би тань өөрөөхөө нөгөө багын юм санаад Уул зовлогийг мэдэрсэн байл бүр тий. Уул нас хамгийн түрүүнд мэдэрсэн байж та уул нь тий. Би ингээд хараад анзаараад өөр юм энэ бас эвгүй ах шиг байна гэж бодоод. Аха. Тэгээд яасан юм бол тэгээд just арга хэмжээ аваад реклам өгөөл анхандаа хөтлөгчтэй дохио өгөөл явуулсан чинь нөгөө ч гогол хараад микрофоноос тайлж амжихгүй микрофонтой тэр чигээр өнөдөр гүйсэн байдий. За. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 9-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс өрчийтлээ Мишэ их сураатаагаар хөгжилтөө түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав Mobicom за мөн e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3